Presented by Social Pay. Brought to you by Kite Mongolia. Миний ертөнц бол ерөнхийдөө миний дуртай юмнуудаас би яаж юмыг харахаас ерөн шалтгаалаад дандаа өөрчлөгдөн гэсэн. Би болохоор одоо Цукубагийн их сургуулийн урлагийн сургуульд нь visual design гэдэг мэргэжлэр мэрэж одоо суралцж байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор graphic design гэдэг нүдэнд харагддаг visual зүйлсийг одоо дизайн хийдэг. Дизайн гэдэг чинь өөрөө болохоор ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг тийм төлөвлөгөө, ямар нэгэн загвар шүү дээ. Дуунд амар их дуртай. Ер нь бүх төрлийн жанрын дуу сонсоод, ер нь их дуу сонсох дуртай болохоор ер нь ингээд дуунд дуртай хүн амьдралаа хизээ нэг юм өч дуу хийх гэж оролддог юм шиг байгаа. Тэгээд зүгээр одоо дуу хийх гэж оролддог юм. Яг гоо олон хүн зориулсанхээс илүү зүгээр өөрөө сонсох юм уу? Өөрөө гоё мэдрэмж авах юм бол. Тийм ерөнхийдөө тавтгай зүйлсээр ч юм уу ямар нэгэн нүдэнд харагддаг одоо номны хавтас ч юм уу киноны постэр ч юм уу эсвэл зүгээр typography тэр энтриг ерөнхийдөө дизайн хийнэ гэсэн. Айгуу тийм өргөн хүрээтэй болохоор би ерөн сонгосон. Зураг зураад ингээд ямар нэгэн арт гэдэг чинь би ямар нэг юм хамааралгүйгээр зүгээр өөртөө таалагдсан зүйл өөрийнхөө бодлыг илэрхийлж байгаа тийм форм гэж боддог. Яг хоо тайлбарлахад хэцүү ч гэсэн ерөнхийдөө тэгж ойлгогддог хүмүүс ч гэсэн. Багтаа ерөнхийдөө ихвчлэн гэртээ ингээд байдаг. Эхлээд жоохон багтаа гэртээ хоёр ахтайгаа тоглоод ч юм уу байдаг байсан. Тийм хүмүүсээс айгүй ном уншаал юм харах турштай гоё зураг мөр хараад. Тэгээд яг жоохон том болоод нөгөө гэрээсээ гардаг арай болоод тэгээд манай гэр юу яг ингээд нөгөө гэрээ ороод болоо хотын ингээд холбогдсон юм газар байдаг гэсэн. Тэр хоёр заагийг айгүй багтаа мэдэрээ төссөн болохоор ингээд ямар ч газар очсон айгүй юм хамилион ч юм уу нэг тиймэрхүү ерөнхийдөө нэг ямар байх ёстой ч юм уу тийм айгүй тэнцэнээс өөр юм мэдэрсэн тийм хөвсөх чадвартай болсон юм болов уу гэж боддог. Гэхдээ яг өөрийгөө одоогийн өөрийгөө хэлэх юм бол яг орчин үеийн Монгол нүүдэлчин гэдэг тийм хүн баймаар байгаа ч юм уу тийм ингээ юм цуглуулаад тэрийг гаргадаг мессеж хүргэдэг тийм хүн ер нь байхыг хүсдэг. Ерөнхийдөө хамгийн Япон Монголын ялгаатай залуучуудаас нь ажиглагддаг зүйл юм бол ерөнхийдөө хүмүүсээс нь ажиглагддаг зүйл юм бол монгол хүмүүс яг муу ч гэсэн нэг зүйлийг тууштай ихтэй арай муу юм шиг санагддаг. Гэхдээ бид нэр ямар нэгэн айдиаг инновац хийгээд гаргаад ингээ шин санаагаа одоо бий болгохтай айгүй сайн юм хүмүүс. Яг магадгүй тэр нь бидний бүр одоо өвөгдөөс тэр дүүх нөгөө нүүдэлчин соёлтой ч хамаатай байх. Харин эсрэгээрээ Япон хүмүүс болохоор нэг газараа суурьшиж гэж байдаг байсан хүмүүс. Тийм болохоор ч ингээд одоо ямар нэгэн анханасаа гарсан зүйлийг тултал нь хөгжүүлдэг ч юм уу шин санаа гаргах гэхээсээ илүү байгаа санааг аягүй сайн болгодог нь бас Япон Монголын яг тэр хоёр сайн зүйл. Тэгээд хоёулаа өөр ч гэсэн аль нь ч муу биш, аль нь ч зөв биш зүгээр ялгаа юм болоо гэж боддог. Миний хувьд ямар нэгэн зорилготой, ямар нэгэн зүйлийг биелүүлээд эсвэл тэрнийхээ төлөө ингэж хичээх нь айгүй утга учир өгөөд илүү амьдрал ийм баялаг болоод зовх юмтай жаргах зүйлтэй болж байгаа юм санагддаг. Ямар ч арт би одоо хийх гэж байгаа ирээдүйд хиймээр байгаа юм маань болохоор ямар нэгэн хүнд ямар нэг юм ойлгуулах. Гэхдээ тэр нь надаас гарсан зүйл байдаг. Одоо кино шиг гэх юм уу те зүгээр зохиол шиг. Тэр чинь хин нэгний л зүүдэндээ ч юм уу зүгээр боддог байсан зүйлийг бид нэр уншаад зүгээр хідэн үсэг уншаад чал өөр юмыг хардаг болох ч юм уу. Тэр зүйл айгүй амар сонирхолтой санагддаг байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө би ч гэсэн одоо хийж байгаа арт формороо ирээдүйд тийм meaningful message хүмүүст хүргээд тэр нь ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд
нийгэмд ч юм уу хин нэгэнд хувь нэмэр оруулах нь нэг миний зорилго юм болов уу гэж боддог. Одоо миний хийсэн ямар нэгэн зүйлийг гадаад хүн хараад ямар гоё зүйл вэ гэж бодоод тэр нь Монгол мессеж ч юм уу те ямар нэгэн тийм Монгол утга учирыг гадаадын хүмүүсээ ойлгуулах ч юм уу тиймэрхүү юм байвал ер нь гоё юм болов уу гэж. Social Pay, so smart.